нулимс ихтэй хийгэн өмөрч хүн бүхнийг ядуулгүй цагаан хараар нэрсэн энэ шинжлэлийн өдрөш эрдэнтийн ард түмний эрдэнтийн өдрөш шинжлэлийн баярын цэнгүүн энэ хүлэгдэхэд гэж боллоо. Баярлаа ингээ бүгдээрээ тоохоор бүжигнаад магийг шүүлхүү. Бид жигээ та бүгдийг өмнө манай Эрдэнэт хот Орхон аймгийн маань ирээд болсон уран их сургуулийн авиаш сургалтын өрхтан татаван засан буудлуудаа хамтаа дуулж бүжгэлцгээе. Синон шинжлэн хамтдаа өгдөх эрдэнтийн өдөр сингүнийг авлисаар эхнүүлэн нээж өгөх хэмээн та бүхний өмнө Орхон аймгийн засаглалын бөгөөд Эрдэнэт хотын захирагч Бямдасын зөвхөн хоёр таныг тайлбарлая. Эхнүүлэн Орхон аймаг Эрдэнэт хотын иргэд та бүхэндээ хайртай ирж шинэ оны баярын мэндийг хүргэж айд бүхэн ав жаргал амжилт бүтээлийн дэдийг хүсэн ирээ. Эрдэнэт хот 2024 оныг олон түүхэн үйл явдлаар өрдөж байна. Түүнчлэн аймаг орон нутгийн нийгмийн эдийн засаг төвдөр ажлууд бүхий хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд өргөссөн он жил байна. Аймгийн нийслэлд Сундургийн эрдэнэтчдийн хурлын 2024 оны ээж сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн эрдэнэтчдийн хурлын 9 дахь удаагийн бүрэн эрх хэрэгжиж сонгуулийн тухай хуулийн дагуу анх удаа 41 төлөөлөгчдөөр эрдэнэтчдийн хууль бүрдсэн байна. Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжлийг уртасгах бүс нутгийн хэмжээнд төдийгүй Монгол улсын нийгэм эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх Эрдэнэт шинэ илгээ төслийг аймгийн стратегийн хамгаалалтын газар Эрдэнэт төлөв хэрэгжүүлэх түүхэн шийдвэр гаргаж санаж хүсэх үзгэлцээ. 2024 онд орон нутгийн сонгуульд оролцохдоо аймгийн Монгол Ардын намаас дэвшүүлсэн нийгмийн арчил хүний хөгжил ураатай мөрийн хөтөлбөр ардсан намаас дэвшүүлсэн элчин хөгжлийн төлөв ураатай мөрийн хөтөлбөр болон аймгийн стратегийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Эрдэнэт хүний хөгжил ураатай боловсрол эрдэнэтчдийн хурлын ээж төс болохоор хуралдааны хэлэлцүүлэн батлаа. Нийт 4 бүлэг 19 дэд бүлэг бүхий Эрдэнэт хүний хөгжил ураатай хөтөлбөр хэрэгжлээр Орхон аймгийн иргэн бүр аймаг орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд бүтээн байгуулалтын ажлын үр шимийг бодитоор хөтлөж чаддаг. Оролцоо дуу хоолой орон нутгийн хөгжил дэвшилт хувь нэмэр болдог. Төрийн үйлчлэгийг шуурхаар бүтээмжтэйгээр болдог болно гэж үзэж байна. Орон нутгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжил цэцлэг хувь нэмэр оруулж буй ард иргэд та бүхэн дахин шинэ оны баярын мэндийг хүргье. Ирж буй 2025 он айл бүхэн дад жаргал бэлтгэж ажил үйлс бүхэн өөдрөг хүчтэй байхын ерөөл өргөе. Та бүхэндээ шинэ он шинжилгээ баярын мэндийг хүргье.
저거 무슨 기록이야? Муурнаас цанх хүргэн татуулсаар цалин цагаан сахлаан амруулсаар цасан хөрхөн огтон дагуулсаар өвлийн өгөн аавн хүрэлцэн ирлээ. Эрдэнэс баялагын ундраг болсон эрдэнэт уулын хамралд өнтөө сайхан өвлжиж байна уу? Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуусгасан зууны манлай бүтээн байгуулалт болсон эрдэнэт хэмээх их үйлдвэрийн хотноо ажиллаж амьдарч байгаа та бүхэндээ
ажил үйлсэн ундарсан, ахын хайрны бэлгсэн, арга билгийн 2025 оныг авцарлаа. Авцгаа хүүхдүүдээ ажилцгаа, амьдрцгаа, амжилтын нээдийг үзүүлцгээ. За бүгэн аав нь хүүхэд багчуудын хавьд хүрэлцэн ирсэндээ үнэхээр их баяртай байна. Ингээд та бүхнийхээ баяр дээр төр боловч саатаж, баг боловч баясан цэнгья. Цасан хөөрхөн охид таймд бүжиглэж дуулцгаа хүүхдүүдээ. Сүрдэг монголорныхон өчир жахад вадраса сүгэл бодиханаа богдын эрчиг хайрцай сүгэл бодиханаа богдын эрчиг хайрцай хожин дэвших хишгэлээ Өвлийн өгнөөн очих газар хол уулах хүүхдүүд олон болохоор аян замдаа мартё. Дайраад ирэхэд далаа шиг өргөн, буцаад ирэхэд булаг шиг өргөсөн их амжилтаар өвгөн аваа ухтаарай. Их жилийн маягаар их бүтээлийн дэвсгэр болгоцгоё. Сайхан барилцаагаараа бүгдээ. Баярлалаа. Орсон борж үлсэн гिचэн болсон жанаар өвлийн өгөн амнаас нөхөд ажил бүтээлийн 2025 оныг энэ хүлээгээд мотлоо.